бид нар нь бол өөрсдөө дэмжиж байгаа. Яг л одоо ингээд одоо шинэ ангиуд ирсэн багш чихэн ингээд багш нарын цалин болгогийн баг гэдэг юм мэдж байгаа болохоор одоо ингээд тэднийхээ төлөө тэнцэж чинь баярлж байгаа. Гэтэ бид нар чинь нөгөө 12 дугаар анги болохоор бас ингээд бид нар бас хэцүү байгаа. Гэтэ хэцүүсэн ч одоо ингээд нийгмийнхаа төлөө одоо ингээд тасан зохицоод ингээд өөрсдөө бас хичээгээд багш нараас ингээд эсэлтэй бид та нар одоо ингээд хичээл орохгүй ч гэсэн өөрсдөө ингээд 12 дугаар анги чи өөрсдийнхөө ухамсараараа ингээд яг урдах юмаа бэлдээд олон улсын шалгалт ч юм уу тэрэндээ бэлдээд яг өөрсдөө бэлдээд юм яваараа бид нар хизээч юм чаадсан тусалж дэмжнэ л гэж хэлсэн. Би бол дата инженер сонгосон байгаа чиглэл. Тэгэхээр би ер нь бол англи, математик, физик хөргөн гэж бодож байгаа. Математик, англи бол одоо ингээд олон улсын шалгалтаар бол үзүүлж чинь тэгээд ер нь бол физик хэл ер нь бол ийшээр яг бүтэн чухалчилж авч байгаа гэж хэлж байна. Харин бидний ч юм бол өмнө 7 хоног бид 7 хоног гэсэн. Тэрний өмнө 7 хоногийн 4-т хайсан байгаа тийм. Тэгээд илүү их цагийг номын санд өнгөрөөж байгаа гэдэг бол өглөө хичээл орохгүй. Тэгэхээр ингээд яг өглөөс ирчээл жоо өдийн цагаа уучаал тэгээд шууд номын санд ирдэг. Хичээл байхгүй юм чинь тэгээд зүгээр суугаад ах ч бас ингээд хэцүү байдаг. Тэгээд өөрийгөө зоригтой одоо ингээд хүрхийн тулд ингээд өөрөө бэлдэж байгаа. Яг ингээд бид нартын одоо ингээд төгсөж байгаа үед одоо ингэжсэн жоохон харамсалтай ч гэсэн тэгээд дараачийн одоо жишээ нь багш нарын одоо цалин нэмлэхэд багш нар илүү ингээд тийм илүү одоо ингээд чанартай гэх юм уу тийм болох байх гэж бодож байна. Яг тэгвэл цалин бага байлаа гэдээ багш нар чинь тэгээд зарим баг тооддоггүй гэх юм уу тийм байдаг. Тэр нь бол одоо жоохон харамсалтай ч гэсэн ирээдүйд юм нийгэмд илүү давуу талтай л гэж бодож байна. Зорилго тодорхой яг хийх юм өөрөөсөө мэдсэн байгаад болохоор нэг тийм одоо ингээд садлаад байгаа зүйл бол байхгүй. Тэгээд Монгол улсын хад ирээдүйд ч гэсэн хэрэгтэй юм чинь тэгээд бид нар тэгээд дэмжих нь үгүй зөв гэж бодож байна. Гэтэ ингээд жоохон ингээд багшны одоо ингээд амьд тийм чиглүүлэг жоохон байхгүй болохоор жоохон асуудалтай л гэж. Тэр талаас бас бол юм бол байж байгаа.